Ямар ч ирээдүйд харамсахаас би амар их айдаг болохоор одоо намайг хүмүүс юу гэж бодно уу? Хүмүүс юу гэж хараа нь уу? Тэр бол надад. За, hi guys. YouTube-ийн маань шинэ бичлэгтээ тавтаа морил. Бараг бичлэг оруулаагүй бараг 4-5 онцсон байна. Өнөөдөр ямарчсан ингээд бичлэгтэйгээ уулзж хагаад баяртай наа. Өнөөдрийн бичлэг болохоор би яг анх яаж контент бүтээж эхэлсэн, яагаад контент бүтээх болсон, ер нь цаашдаа ер нь контент бүтээж яг яах юм, ямар зорилготой байгаа гэдгээ хуваалцахаар шийдлээ. За анх бол би яг 2 жилийн өмнө 12 сард яг контент бүтээж эхэлчихсэн юм байна. Тэгэхэд чинь би яг Японд байсан. Японд очиод яг нэг 2 сар болцсон. Ганцаараа өрөөндөө аюу ганцаараа байдаг байсан. Тэр нь тогтмол YouTube-ээс баах юм үзэж ер нь бол тархиад зэнгэлдэг байсан. Тэгээд тэгж явж байхдаа бол ерөөдөө оргилгээд YouTuber ахын бичлэгийг үзчихсэн. Тэгээд тухайн бичлэг дээр болохоор яг би амар нэг зүйлийг ойлгож авсан. Ирээдүйд харамсахгүй тулд одоо контент бүтээж эхлэх ёстой байна гэдгийг амар сайн ойлгосон байхгүй. Одоо би хэрвээ контент бүтээхгүй бол ирээдүйд би контент бүтээгүй гэдгийг харамсах юм байна гэдгийг амар сайн ойлгож авсан. Яг би контент бүтээхээс айжлээсэн л да. Ер нь царайгаа гаргачвал яах бол миний хоол ямар сонсогдох бол миний эргэн тойрны хүмүүс юу гэж хэлэх бол те үзэгчид намайг юу гэж хүлээж авах бол амар тийм болон шүүмж дарамтаас амар их айжсэн ах. Ер нь бүх контент бүтээгчлийг энтэй болгардаг байх гэж боддог л да. Тэгээд энэ айдсаа би яг яаж орлуулж айдсаа давсан бэ гэх юм бол ирээдүйд харамсах нь хамгийн том айдсаас. Би яг тэгэж контент эхлэх, контент бүтээх бол нэг амар тийм айдас биш. Хүмүүсийн юу гэж хэлэх надад л нэг хамаагүй. Харин ирээдүйд би ингээд өнгөрсөнд харамсаад суух нь л надад хамгийн амар том айдас санагдсан байхгүй тухай. Тэгээд за окей гэж би заавал контент бүтээж эхлэх ёстой юм байна. Мистер Бест гэдэг алдартай ютубер байна. Эхний 100 бичлэг, 100-аас олон бичлэгч хүнд хүрээгүй, хүн үзээгүй те. Тэр хүн одоо тэгэхэд ямар хүн болцсон байна. Ямарсан би тэрнээс юугаар татах уу гэд чадна гэд эхэлжсэн. Тэгэл яг л мөн л ажлыг тухайд бараг л 100-аас илүү л бичлэг миний бичлэг яваагүй. Би ч уулын тэгэд анх бүр 600 эд үзэлт авчаад бүр амар баярлж ирсэн. Тэгээд би Монгол оюутнууд ажилласан байхгүй Японд байсан юм чинь. Үгүй мэн чи ингээд Instagram дээр 691 үзэлт авсан бүр 8 лайк маягтай амар өнөг гэж хэлэнгүүд. Чи одоо наа YouTube боллоо чи одоо юу вэ? 600 мөн ч гэж. Чи чадахгүй юм 8 лайк маяг гэж. Чи ер нь YouTube боллоо YouTuber чи хол явахгүй шүү би эртхэн хэлчихэ бол наатах. Айрын цаг байгаа да. Баг зүгээр ингээл сайхан цагийн ажлаа хийгээл хар ажлаа хийгээл яв. Тэгж шилжсэн. Тэгээ би тэн дээрээс бол жоохон шар хөдлөө шүд зуусан л та. Би заавал алдартай контент бүтээгч болно те. Би заавал олон сая үзэлт авч чаддаг болно гэд зорьсон. Тэр тухайд би үргэлжлүүлсэн. Гэтэ хайчаагүй. Миний эргэн тойрны найз маань тэгж хэлсэн ч гэсэн барихаагүй. Үргэлжлүүлсэн. Гадаад бичлэгэн дээр сабтайтлтай бичдэг бичлэг маань айгүй буудаж эхэлсэн анх. 10,000 үзэлт аваад 20,000 үзэлт аваад 30,000 үзэлт аваад би чинь бүр шокрол гэл. Та баг ингээл од болчлаа гэж бодвол 30,000 үзэлт авчаал. Та барыг л одоо ингээд байгууллагын маркетинг хийн, реклам хийн мэн те. Ингээд барыг орлого оллоод их юм байна ухаантай юм бодоол. Айгүй ингээл өөрөөрөө бүр бахархаад эхэлж байгаа юм чи өнгөрөөл ингээл хувцалтан дээр анхаарч махаарал сургууль мургал дээр те. Монгол оюутнууд харж марвал ингээл чон дээвэр харж марвал жоохон тийм болж эхэлсэн. Тэгэл ингээл контент өдөр болго оруулаад тууштай. Би бүр 3 өдөрт 3-ыг оруулдаг байсан. Сүүлдээ манай бүр Монгол оюутнууд манаа бүр таньдаг болсон. Өөч ингэсэн. Тэр бичлэг орлоод байгаа шүү дээ. Үзэж байгаа шүү, үздэг шүү л гэдэг. Тэр бичлэг чинь бүр татаж ялээ. Тэр чинь бас арай л хэлээ шүү гээл. Тэр нь ингээл магтахынч магтаа те шүүмжлэхэнч мэдээ шүүмжилж байгаа. Тэгэл ингээл ямарчсан хүнд ингээ анзаарч чинь гэдэг чаас өөр амжилттай байгаа байхгүй. Нэм мэдсэн чинь 8,000 дагагчтай болцсон ажи дээр. Тэгэл ерөнхийдөө 8,000 дагагчтай болчвол тэг гацж байгаа юм бэ. Тэгэл энэ тэнхээ сургалт мургалт аваад сургалт үзээл. Тэгж явж нэг сургалтанд суусан. Ямар ч байсан царайгаа гаргаж контент бүтээх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож аваад Японд эсвэл ямар контент хийх учруулах болоод Монгол явах шийдэл төржсэн тухайд ямар ч Монгол очиж контент бүтээн гээд Японд сурч ирсэн сургуулаа ерөөхдөө орхихоор шийдээд Монголд ирсэн. Тэгээ Монголд ирээд би яасан бэ? 8,000 дагагчтай би Монголд ирсэн. Контент бүтээдэг найзуудтайгаа уулзаал ямар ч гэсэн одоо яаж эндээс левел ап хийх үү? Би ямар ч Монгол контент бүтээгч болох зорилготой бүр амар мундаг контент креатор болох зорилготой ирсэн. Тэгэл ямар ч гэсэн тууштай яг Японд оруулдаг байсан л бичлэгээ оруулж ирсэн та. Тэгээ миний эргэн тойрны найзууд маань тэгээ одоо наад бичлэгээ болов зүгээр царайгаа гарга тий. Чамд ингээ хитгэл төрөхгүй байна. Одоо наа аккаунт чинь цааныг хэн байдгийг хүмүүсээс мэдмээр байна. Царайгаа хүн болгон царайгаа гаргахаас хөдөөчдөг. Тийм болохоор царайгаа гаргуулад хүмүүс төрөнд
шүмжилж байгаа гэсэн тэр чинь хандлт болно. Тийм учраас царайгаа гаргаж контент битгэл эхэлсэн. Тэгж явж байгаад би ч нэг фоллоу хийгээд 5k аваарай гэдэг контент эхэлсэн шүү дээ. Тэгэл тэр контент оруулсан ч ирэхэд 8,000-аас ч шууд 10,000 дагч болол 20,000 болол 30,000 болол ирэхэд өсвөл явчихж байгаа. Тэгэхээр тэр контентыг хийх бол амар айдтайсэн. Гадуур контент хийх чинь бол ер нь бол айгүй хэцүү юм байлээ л дээ. Зориг шаарддаг юм байлээ. Одоо ингээл гадамжинд явж байгаа хүнээс ингээл асуулт асуух чинь ер нь бол айдтай шүү дээ. Тэр их одоо баг намайг юу гэж хэлэх бол те баг яв муу гэж баг хөөчөж боломжтой шүү дээ. Тэгэл жоо айдтай. Надад юу гэж хэлэх бол миний асуулт тайлбарлаа би ч одоо нэг хот биш шүү дээ гэж бодсон. Асуулт асуугаад эхэлсэн. Тэгэл айсан ч гэсэн асуугаад тэрийг постлсан. Тэр нь хүнд хүрсэн. Нэг рилнээс 10,000 дагч жорж ирж ирсэн. Тэгэл ингээл олон дагчтай болох үүд алга маа нэгдсэн дээ. Ер нь бол айдсаад авсан л та. Царайгаа гаргахаас айжсэн бол сүлдээ бүр гадуур контент хийх бүртэл айдсаад аван туулсан. Одоо энэ дээрс ямар жишээ гарч иж байгаа нөхөр ерөөдөө контент бүтээгч, амжилттай контент бүтээгч болох нь ерөөдөө зориг шаарддаг юм байна тий. Гэдгийг айгуус ойлгож авсан. Ямарсан зориг төлөх хэрэгтэй юм байна. Ингээ хувьчаагаал айгаал байх юм бол амжилттай контент бүтээгч болж чадахгүй шүү дээ. Тэгэл дундчил олонхын хийдэг зүйлийг хийгээд их юм бол олонхын адил амьдрах нь ойлгомжтой юм байна. Тэрийг ер нь л ойлгож авсан. Контент бүтээгч болсноор миний талбай маш олон давуу талууд үүссэн. Хайдаа санацаарч л байгаа тий. Одоо YouTube дээр ингээд фокуслаад байж гэн. Одоо YouTube дээр ч гэсэн одоо ингээд шинэ хөл тавьж байгаа анхлыг Instagram дээр контент бүтээж ирсэн юм шиг хэлж байгаа тий. Одоо магадгүй энэ маань 1000 сабтай байгаа ч гэсэн удахгүй 8,000 бол магадгүй тэгэл 10,000, 20,000, 30,000 гэл яг тэрнтэй адилхан өсөх боломжтой. Би тэр өсөж исэн юм мэдж байгаа болохоор тий. Мөрчсөн итгэж байна. Тэлтэй байгаа. Тийм болохоор наа гэж бодож байна. Тэгэд та ядас контент бүтээх хүсэж байгаа, контент бүтээж формоор байгаа тий. Тийм хүмүүс байвал заавал контент бүтээж эхлээрэй. Айцаа таваарай. Царайгаа гаргаарай. Анх тэгэл өсөж чадахгүй байна. Ярихад чинь хоолойч нэвдрэхгүй, үг чинь цаанаа орно. Камерасаа чинь сандран тий. Тэгэл ер нь шантрах үе амар гарна. Тэгэл хүмүүсээ шантрахгүй өргөжлүүлж ирээд байгаарай. Өргөжлүүлээрэй. Don't give up тий. Бэтрс уусаа байх ёстой. Бэтрс болон дэмжигч байж чинь ингээд цавлгаатай дэлхий ирж байгаа шиг ер нь бол иргэднэ л гэсэн. Гэнэ зайлал нь байж шүү дээ. Дэлхий ингээд бэлтгэлтэй байна гэсэн. За тэгээд ямарчсан ийм шалтгаанаас бол контент бүтээж эхэлсэн, контент бүтээгээд явж байна. Ямарчсан ирээдүйд харамсахаас би амар их айдаг болохоор одоо намайг хүмүүс юу гэж бодно уу, хүмүүс юу гэж хараа нь тэр бол надад хамаа байхгүй, наалтахгүй. Яагаад гэвэл би тэрнээс том айдастай байдаг болохоор. За тэгээд дан ганц контент гэлтгүү, фитнес, жим, сагс, хөл бөмбөг тий хурагч байгаа, жин нэмгэж байгаа бүх хүмүүсийг эхлэж хахад хүн болгон шоолдог. Чи болоо, чи ямар тарган юм бэ? Чи гоё битэй болж чадахгүй. Болвол тарган байхад нь шоолол, эсвэл туранхай байхад нь шоолол тий. Тэр хүн магадгүй жилийн дараа, 3 жилийн дараа ингээл амар гоё элчинтай, эсвэл амар гоё ингээд хурцсан гоё битэй болцсон байх. Тэр хүн хараад анх шоолж ирсэн гайхдаг байхгүй. Өө энэ чи ямар гоё битэй болцсон, ямар гоё туранхай болцсон тий. Тэгэл чи яаж юм болцсон ингээд шууд уураж эхэлдэг байхгүй. Чи яаж юм амар мундаг контент бүтээж сурсан. Яаж юм олон дагагчтай болсон. Чи надад заагаад өчөж би чам шиг болмоор байна гэл шууд уураад эхэлдэг. Намайг тухайн үед яг ингээд муулжсэн хүмүүс одоо яг жишээ нь намайг дуурайгаад эхэлсэн. Миний араас явж байгаа хүмүүс асар их байдаг. Тийм болохоор та ядаас тий найзууд чинь юу гэж хэлэх нь вэ? Бусад юу гэж хэлэх нь вэ? Тэр хүмүүсийн үгсийг нэг битгий тоогоорой. Өөрийнхөө үзэл бодолтой бат үнэнч байгаарай тий. Ирээдүйд харамсахгүй тулд өнөөдөр контент бүтээх юм уу? Эсвэл яг гоё биетэй болох юм уу? Гоё чадвартай болох юм уу? Тий? Гоё гитарчин болох юм уу? Гоё тамирчин болох юм уу? Гоё жүжигчин болох юм уу? Гоё дуучин болох юм уу? Гэдэг зорилго мөрөөдлөө ямар ч ихний алхмаа хийгээд үргэлжлүүлээрэй. Тууштай байж алтай болгоноос суралцаад яваарай. Тэгээд өнөөдрийн бичлэгтэй хамт ирсэнд баярлалаа. Хэмэрчсэн. Энэ бичлэгнээс ганц хоёр зүйлийг ойлгосон байх гэж найдаж байна. Энэ бичлэгнээс ойлгосон зүйлээ бусдаа хуваалцаад комент хэсэгт гоё бичээрэй. Бас бичлэгнээс бас гарах ойлгоогүй хүмүүснээс комент хэсэг уншаад ойлгож магадгүй. Тэгээд энэ хүртэл дууссан сонссон хүмүүс маань гоё subscribe дараарай, лайк дараарай, гоё share хийгээрэй. За тэгээд бичлэгтэй хамт ирсэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая.